За хай юу яцгаанда? Надад тариндөө бисээ чоолог тавьчлаа. Мончок. Бүртөө найз минь нүүр бодож өгсөн. За тэгэхээр өнөөдрийн бичлэгээр би юу хийх гэж байгаа вэ гэхээр Alibaba-ны ийм олон төрлийг олсон юм. Одоо энийг идэж үзээд яг ямар амттай байдгийм байна оноогүй. Эхлээд гүнжийн зурагтай. Гүзэлцэнтэй тэгээд сүйтэй юм шиг байна. Яг нэг юм гүзэлцэнтэй яогуртаас нэрсдэг өнөр байна. Энэ гоё өнгөтэй. Ер нь бодвол яг л ямар нэгэн гүзэлцэнтэй ч хэрэг штэ. Яг л тийм амттай. Гэхдээ амар нялуу. 10-аас 3. Тэгэхээр гэхдээ энэ нөгөө Alibaba 40 тэрэмчин гэдэг киног өн хүүхдийн кино юм шиг үл энийг бол үзэж байгаа байхгүй. Тэн дээр гардаг баатрууд байж магадгүй мэддэг хүмүүс байвал эсвэл үгүйж магадгүй. Ийм усан цэргийн зурагтай ингэдэггүй ярьсан мэдхгүй хэлээр бичсэн болохоор би бас орцыг нь уншиж чадахгүй. Орцны талаар зураг мураг бол алга. Сүүн энэ цагаан өнгөтэй би их нэг дотроо цэнхэр юм уу өнгөтэй байх гэж бодсон шүү дээ. Яг сүүн амар зөөлхөн амттай. Гэхдээ нялуун биш. Гэхдээ зөөлхөн амттай. Ичээдийн гоё юм талах. Гоё өнгөч алга. 10-аас 3. За next. Илт бамбай барьсан Баатар хүүгийн зурагтай. Баатар хүүгийн зурагтай. За тэгээ энэ доороо бас юм самар байна. Өнгөтэй л уусаа. Би яг энэ өнөрийг ямар өнөр гэж мэдэхгүй байна. Өнөргөө бол биш юм. Ийм сонин өнөртэй. Юуны өнөр юм бол тэгээ энэ өнгөтэй биш. Ер нь бол бор өнгөтэй. Гэхдээ Alibaba шиг бор биш. Мат бор гэх юм уу? Яг хоньны хоргол шиг бор өнгөтэй. Нэрээ самартай минь. Түрүүний миний өнөрлөөд байсан өнөр одоо амтагдчихээн. Гэтэ яа гэм санаамттай юм л. Гэхдээ яг үнэхээр надад их таалагдсан. Ер нь яана бүгдээрээ таалагдахгүй юм шүү. Явж явж хармайн л таалагдах үедээ. Ногоо нь болохоор 10-аас 1. Би л хэзээ ч ахиж хэрвээ ингэж илгүүр таарах юм бол ногооныг яасан ч авч идэхгүй юм. Цагаан. Цав цагаан. Энэ чинь гэхдээ нөгөө хартаа гаяг адилхан зурагтай. Тэгээ дээр кокос гэж бичсэн. Яг сайхан кокос өнөрч байна. Цав цагаан өнгөтэй. Амар гомдтой. Цаана бүр надад ихтэй баг хараасаа ч илүү таалагдчихж байгаа юм да. Цаана бүр амар гомдтой минь. Эсвэл би яг одоо ингэж кокостэй яг ийм амтан туртаж магадгүй. Рафаэлла шиг амтагдчихъя. 10-аас 10. Олбор шав. Сүхэрсэн индиан хүүгийн зурагтай. Энэ өнрийг би хаана унарлаа? Яг ийм өнөртэй. Биений тос илүү гарын тос байд юм аа. Цагаан биш. Юм шар биш. Олбор шар биш. Ягаан биш. Пич өнгөтэй. Юм бэ. Энэ баг өнөрлөөд би баг амтыг мэдчихлээ. Та нарын мармеладтай ч хэрмэлэх үү? Тэг ингээд нэг оранж өнгөтэй мармеладнаас нэг юм амтагддаг да. Яг тийм амттай. Тэнгүүд надаа энэ гадна талын одоо энэ зармийн хагарсан байгаа энэ гадна тал нь штэ энэ гадна тал нь бол нэг надаа жоохон сонир амтагдсан. Энэ гэхдээ ер нь бол миний таашаадаггүй амт байна. 10-аас 2. За тэгэхээр одоо надад 2 төрөл үлдлээ.
Хар нь болохоор энэ 2XL хэмжээтэй. Нэг өнгөнүүд нь өөр өөр байдгаас гадна хэмжээнээс өөр өөр байдаг юм байна л да. Одоо тэд нар бол ингээл бидний мэддэг хэмжээ байхгүй. Тэнгүүд энэ болохоор 2XL хэмжээтэй. Тэгээ энэ болохоор бас 2XL хэмжээтэй юмнээсээ ийм хавтгай хэлбэртэй. Хөл бөмбөг тоглож байгаа хоёр хүүхдийн зурагтай бор өнгийг идэж үзье. Бор гэхдээ яг ялцгүй гоё байгаа хаа гэж би бодож байна. Нэг гоё шоколад өнөртөж байна. Уутнаасаа гадна доторхойн амар том юм шиг санагдлаа. Хамгийн том юм гэж үзье. Энэ бүр яг юм суул шоколад. Одоо доторчлон бас юм шоколад юм лээ. Гоё. Бас нэг оноо яасан бэ гэвэл сайн миний нэг хорхотой харал орчлоо. Амар янгинж. За. Угаасаа нэг дор хэмжээгээр идвэл угаасаа шүд үгүй. Одоо 2XL хар онготой ганцтай үлдлээ. Ганц үлдлээ. Мэдээж энэ амтыг мэдж байгаа. Гэхдээ бусад төрлийн нийтчүүд энийг идвэл бас ямар санагдах нь үзье. Энэ яалтачгүй доторх бөөринкинүүдийн хэмжээ нь амар том байд юм байна. Хамгийн бэст нь угаасаа харна л юм байна. Бүр хамгийн бэст нь. Миний анхны амттан эзэн бичлэгийг үзсэн танд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая баяртай. Тэр миний чолк надад өгч гинөө.